За бид нар ингэдэг, тэгдэг буюу даг дэгийн дөрвөн зэргийг үзсэн тийм үү? Имнэда гэдэг. Тэгвэл одоо цаг тэгж байна, ингэж байна гэхэд яаж хэлдгийг суръя. Үйл үгийн ардлаас го гэж залхангуудаа заавад 있습니다 гэж хэлдэг. 없습니다 гэдэг чинь нэг 있습니다 гэдэг нь байх гэсэн үг шүү дээ. Байна гэсэн үг. Тэгээд го гэдэг нь Ж үсэг гэж ойлгож болно та монгол хэлээр бол. Тэнгүүд үйл үгийн ардлаас го 있습니다 гэхээр тэгж байна гэд яг одоо цаг болж ийн гэсэн үг. Жишээлбэл чада гэж унтах гэсэн үг тийм үү. Тэнгүүд унтаж байна гэж хувиргая гэх юм бол мэдээж та насагдаад хэ насагдж байгаатай адилхан та насагдаад ча тэнгүүдээ шууд го гэж залгадаад чаго 있습니다. Ингэж хувирна гэсэн үг. За хичээлээ хийж байна гэдэг юм бол за даалгавраа хийж байна гэж хэлээ л да. Тийм бол даалгавар хийг сүгжээ гэдэг. Тийм үү? Сүгжээ энийг гэдэг энийг заахантай ялгалтын нөхцөлийг үзсэн шүү дээ бас. Сүгжээр хадаа гэж хийх гэсэн үг. Тэгээд хийж байна гэх юм бол 하고 있습니다 гэж. За одоо цаг бол го 있습니다. Энэ нь ихшгээр төгссөн ч адилхан, гэгүүлчээр төгссөн ч гэсэн адилхан. Жишээлбэл бас могдоо буюу идэх гэдэг үгийг хэлээ л да. Тэгвэл хоолоо идэж байна гэдэг юм бол pap хоол гэсэн үг шүү дээ. Имшиг гэдэгтэй адилхан. Имшиг гэдэг нь одоо арай нэг унд гэсэн үг юм да. Хоол унд гэсэн үг гэж бодож болно. За pap бас нэг хараа цаахан ялгал тэрийг pap 먹고 гэгүүлчээр төгссөн ч гэсэн адилхан. Та насагдаад шууд go гэж залгадаад go 있습니다. хоолоо идэж байна гэж.